Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээсээр өнөөдрийн энэ өдөр бичлэгээ та гэдэгт хүргэж оруулахаар шийдлээ. Юун түрүүнд бичлэг эхлэхээс өмнө эрхийн ургааны гоцоолгочоорой. Тийм. One Piece, Kagurabachi, Boruto, Хар шидийн дайн, Berserk зэрэг алдартай мангануудын шинэ бүлгүүдийг цаг алдалгүй уншихыг хүсвэл www.mngc.com руу орж уншаарай. Нью-Йорк хотын Манхэттны гүүрэн дээр Доктор Октопус, Спайдермен хоёр тулдаж явах бөгөөд Спайдермен ялагдаж буйгаар комик маань эхэлнэ. Чи бүтэлгүйтлээ хүн аалзаа, хайрцаг минь их боллоо. Ингээ Нью-Йорк хот ямар ч хүчгүй болох болно. Химээ нэхэд хөөе наад гарнуудаа түүнээс авчихгүй юу? Би лавжны оронд байсан бол ингэж инээд алдахгүй байсан. Чи одоо юу вэ? 8 настай хүүхэд үү? 8 гинэ. Би 9 нас 6 сартай мэдвөө. Гэт Спайдербайт Доктор Октопус руу дайрдаг. Ингээд Октопус ялагдах бөгөөд вилчээр гарч ирээд Октопусыг аваад метрогоор цогтчихдаг. Энэ үед хүн алж шанаагаа толцсон. Ямар сони юм бэ? Супер хорон санаатнууд нийтийн тээвэр ашиглах човор шүү. Зүгээртэй жаалаа. Хоёулаа эндээс гараад тэднийг барьцгаая. Энхүүдэд хамтдаа Спайдермений дээр унсан хүн зүйлийг өргөснөөр тэдний араас явна. Тэдний метронд орох үед Спайдермений дайснууд тэднийг хүлээгээд үйж яадаг. Ингээд тэд метрон доторх бүх дайснаа ялчаад гарч ирэхэд Sinister Six дээрээс нэмээд бусад бүх дайснууд нь тэднийг ухтдаг. Spider-Bite Spider-Man хоёр маань нийлж тулцаар арай ядан бүгдийг нь буулгаж явдагч Stealth-Man хайрцаг аваад хотын дээгүүр цугтана. Түүнийг ийм өндөрт хөлөө сунхыг харж байгаагүй юм шүү. Хэмээн Spider-Man-ийг хэлэхэд Spider-Bite хөлийг нь шүлсээрээ орон унахснаар тэд Stealth-Man-ээс хайрцаг болон авч чаддаг. Ийхүүдэд хоорондоо ярилцгаад Spider-Bite өөрийгөө жижигхэн гэх ба Spider-Man хариуд нь 9 нас 6 сартай чи удахгүй өсөн шүү дээ гэдэг. Spider-Bite тэгжил найдыг гэхэд Spider-Man хайрцаг дотор чи юу байгаа юм бэ? Нью-Йоркийг хүчгүй болгохоор зүглүү хэмээн уур амьсгалыг өөрчлөн асууна. Spider-Bite ч хайрцгийг нээхэд дотор нөхөө алзын фигүр байдаг. Танд ч бас энэ байгаа юу? Чи намайг өөрийнхөө фигүрийг цуглуулдаг гэж бодож байна уу? Мэдээж. Тэгтгэлтэй. Чи харин хүндэлж болохгүй шүү. Гэхдээ миний толгой нэрээм том юм уу? Гэнэтгийн Spider-Bite ханиалгаж эхлэх бөгөөд Spider-Man түүнийг багаад айлахыг сануулна. Үндэ Spider-Man найтан гих хор давтартай хүүгийн хүслийг биелүүлэн ирж тоглосон энэ ба эмнэлгийн ажилчид Sinister Six-ийн хувцсыг өмсөн хамт тоглосон байдаг. Ингээ найтныг ээж аав нь орондоо орохыг сануулхад Spider-Man ч явах оруулна. Найтн харин орондоо ормооргүй байна гэж хэлэхэд найтны эцэг их Spider-Man-тай гарч ярилцдаг. Санаа зовлтгүй дээ, жоохон хөвчүү дээ. Юу гэж хинч тоглосныхаа дараа орондоо орохыг хүсдэггүй штэ. Тийм биш ээ. Тэр унтаад эргэж сэрэхгүй гэхээсээ л айгаад байгаа юм. Үүнийг нь сонссон Питер найданд Spider-Man байх ямар гэдгийг мэдрүүлэхээр хотын дээгүүр тэврэн савлж буйгаар комик маань өндөрлөдөг. Их ажлын араас орой гэр бүлээрээ суугаад кино үзэх ямар гоё вүлээ. Миний бодлоор нэг кино эхлүүлэнгээ оройн хоолой идэх жинхэнэ жаргал. Тэгвэл Univision ягийн сайхан мэдрэмжийг бүрч нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчдтэй онцгой бэлэг барьж эхэлсэн байна. Хамтдаа жаргалтай зэсэндэх бүх кино ердөө 2000 төгрөг болсон ба Монгол кинонууд Dune Part 2, Mikey 17 зэргийг 2000 төгрөг төлөөл үзэх боломжтой болсон гэд бодоод үзтээ. Яг одоо хамтдаа жаргалтай зэсийг шалгаад үзээрэй. Үзэх гээд амжаагүй кинонууд ч байгаа ч юм билүү?